За баярлалаа. Сая Лунда гишүүний хоолон жохоо өвдөд хүмүүс инээлдэд байсан болохоос энэ бас бодох ёстой асуудал байгаамаа. Би бол ийм сан байгуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ бид нар чи янз бүрийн улстай харьцсан шүү дээ. Ганцхан одоо арчил хүний эрхийг дээд зэргээр тэрнийхээ зөвхөн тэрнийхээ хойноос явдаг улстай харьцсан, өөр улстай харьцсан. Тэгэхээр бүх улстай харьцдаг ийм сан байх хэрэгтэй гэж би бодож байгаа. Ялангуяа тэр одоо Америкийн 2 сан, Бритийн сан тэднэр шиг тийм улс төрийн ямар нэгэн үзэл номлолыг дэлгэрүүлэхийг хичээдэг тийм сан байж огт болохгүй. Тэгэхээр энэ үүднээс наваад үзэхээр би сангийнхаа ялангуяа дараагийн хилцүүлгүүдээр нэг хүний эрх хэрэгчлөө энэ бидний эрх зүйл мөн л дээ. Гэхдээ бид нар бас ямар улсуудтай харилцдаг үлээ гэж гэдгээ бодож сангийнхаа зориулалт нэр ус элдв янзын юм дээр их зөв хийхгүй болвол жоохон зохисгүй санагдаад байна. Тэгээ энэ нэг хэлцэх явцдаа банкын хорон дээр тэр яриад зүгээр тэр одоо энд орцсон байгаа тэр агуулгуудын эсэргүүцээд байгаа юм биш л дээ. Гэхдээ бид чинь хэмблээ хэнтэй яаж харьцдаг үлээ гэдгээ заавал бодлох хэрэгтэй гэдэг үднээс зарчмын хувьд ийм сан байхыг би дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаамаа.